За бүгд найрамд Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй 18-аас 39 насны иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг улсын хэмжээнд 3 сарын 6, 7, 9-ний өдрүүдэд явуулж байгаа. 8 амралтын өдөр учраас. Тэгээд манай аймгийн хувьд бол 150 хүн бүртгэхээр ийм квот ирсэн. 150 квотынхаа дагуу бид нар сумдаа хуваар хийлээ. Ингээд 100 квота сумдаа хуваарлаж байгаа. Хүн амынхын тоо, залуучуудын тоог харгалзаад харилцан адилгүйгээр хүн ам цөөтэй сумд 3 хүн гэдэг юм уу. Хүн ам нэлээ олонтой заамар жаргалан татсамөр сумдад 7-8 хүн гэх мэтчлийн ийм байдлаар 100 квота бол сумдаа хуваарлаад 100 мод сумдаа бол 50 хүний бүртгэхээр иргэний бүртгэхээр ийм зохион байгуулалтын ажил хийгээд явж байна. Тэгээ өчигдөр хуваартай сумдууд ерөнхийдөө бүртгэгдээ дууссан. Өнөөдөр 7-нд бүртгэх ёстой сумдууд бүртгүүлж байна. 9-ний өдөр бол 100 модоо бүртгэх ёстой. Ер нь бол бүртгүүлж байгаа залуучууд маань өөрөө тухайн сумандаа ажиллаж амьдарч байгаа ийм залуучуудыг бид нар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ийм хүмүүсүүдийг бүртгэлд хамруулахыг зорж байгаа. Тэгээ энэ хүрээндээ сумдууд руу албан тоот гаргасан засаг даргаараа баталгаажуулаад тухайн сумд бүртгэлтэй ийм хөдөлмөрийн насны ажилгүй залуучуудыг бүртгэж ирүүлээ. Ингээд засаг даргаараа баталгаажуулаад албан тоотоор манайд нэрсээ ирүүлээ гэсний дагуу эхнээсээ нэрсүүд нэрж байна. Энэ нэрийнхээ дагуу бид нар бүртгэж байна. Зарим нэг суманд ингээд квот өгсөөр байтал тэнд бүртгүүлэх хүсэлтэй иргэд маш олон байгаа учраас тэр квотын тооноос хэтэрсэн ийм албан тоот бичгүүд ирээд байна. Гэтэл бид нар Борнуур сумд жишээлбэл 8 хүн бүртгэнэ гэж квот өгчөөд байхад 24 хүний судалгаа ирсэн байх жишээтэй. Тэгэхээр бид нар 8-аа бүртгэхээс өөр аргагүй бүх сумдаа адилхан харилцсан адилгүй бүгд нь хүмүүсийнхээ тооноос харгалзаж бүртгэж байгаа учраас тэгээ одоо квота барьж ажиллахыг одоо сумдуудаа бас зөвлөж байна. Ерөөсөө илүү төдөө хүн явуулж болохгүй. Энд гол нь бид нар сумд квот бариад байгаа учир нь одоо Баян цагаан сумын харьяат юм, Баян чандан сумын харьяат юм гэсэн байдлаар Улаанбаатараас ч юм уу 100 модонд оршин сууж байгаа хүмүүс ингээ ирээд бүртгүүлчихдэг тал байдаг. Тийм учраас бид нар орон нутгтай нь холбож өгч яг тэндээ оршин сууж байгаа хүмүүсээ аль болохоор хамруулахын зорилго тавьж квот тавьсан байна. Тэгээ тэрнийхээ дагуу бүртгэж байна.